Энэ үйлчилгээг олон улсын буудлын сайт OneXBet хамтран хүргэж байна. Хэрэв та 18 болон түүнээс дээш настай болоо сэтгэл хэсэг байрлах линкээр нэвтрэн орж бүртгэл үүсгэхдээ товчлол гэсэн промо кодыг ашигласнаар эхний сэнгэлтэндээ 100% депозит бонус авах боломжтой. Мөн та өөрийгөө хит автгаас сэргийлж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. Анхааруулгад бооцоо тоглоом нь насанд хүрэгчтэй зориулагдсан бөгөөд зөвхөн 18 хүрсэн хэрэглэгчид оролцох боломжтой. Та энэхүү үйлчилгээг хэрэглэхдээ хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. За энэ нэгэн дугаартаа Black Mirror зөвлөлийн 4-р бүлгийн эхний ангийг ирж өгөхөр бэлдлээ. Анги эхлэхдээ бид 1970-ад оны төрхтөө Star Trek-ийн хэв маягийг санагдуулам USS Callister-т байна. Хөлгийн ахмад Капитан Дели нэг нь харийн дайсны хөлөгтөд тулгарч буугаар эхлэн. Бүх зүйл төгс мэт дайсан ч ялагдаж манай хүнч нэлээд магтаал аваад багийнхаа хоёр бүсгүйг ээжлэн үсэж байгаагаар кино маань эхлэн. Хоромхон зуураг хөлгийн ахмад маань жирийн лэг нь офисын лифтэнд зогсож байгаа залуугаар дүрс маань солигдоно. Түүний ус нь халзарсан хөлгийн ахмадаас шал өөр лузер залуугийн дүрээр гарна. Тэрээр Callister Inc гэх нэртэй компанийн үүдээр нэлээд гутрангуй байдлаар орж ирнэ. Тэнд хүмүүс унтаж буй мэд хөвтөж духан дээрээ нэгэн жижигхэн төхөөрөмж наасан харагдана. Callister Inc-ийн олон ажилт нь дээрх хөлөг дээрх багийн гэрчүүд болон дайснуудтай ижил царайтай байна. Daily Office руу орж ирээд нийт рүү нэлээд шилэн харцаар хараад USS Callister хөлөг дээр түүнийг хэрхэн дууддаг та ижилхэн дуудсан ч нээд үнийг сонсох маш их гайхна. Daily Sandra нь нэтээс ванильта латте авчрахыг шаардна. Дараа нь тэрээр Shania болон Baltac-ийг сэтгэнэж байгааг хараад нэлээд ууртаагаар цаашаа явна. Тэдний дунд орж ирэх нь эвгүй сэтгэл төрүүлээд хинч түүний тоохгүй үл хүндэтгэж байгаагаар харах бөгөөд Chief Technical Officer гэсэн өөрийн өрөөндөө орж ирнэ. Үүнээс харахад Daily бол амьдралаараа нэлээд өндөр албан тушаалтай хийдэж ажлынхан түүний нэлээд хүндэлгүй loser guy гэдгийг л бид эндээс ойлгоно. Компани даяараа Daily нэг тийм гаж эвгүй хүн гэж хардагч цорын ганц хүн түүнийг маш их хүндэлж нэлээд сайхан харцсан. Тэр бол түүний хаалгыг тогшиж байгаа шинэхэн ажилт нь Nanez Cole. Nanez яах гэж түүний өрөөнд орж ирсэн бэ гэхлээр Infinity гэх тоглоомны кодыг бичсэн хүнтэй уулзгаар ирсэн гэдгээ түүнд хэлнэ. Энэ тоглоом бол Callister Inc-ийн нэрийн хувцас болсон хийсвэр орчин суурилсан тоглоом юм. Nanez түүнд хандаж Daily-ийн кодлчийн арга барилыг маш их биширдэг. Түүнээс үлгэр дуурайл авдаг. Та маш чадварлаг нэг нь түүнтэй кодын талаар ярилцмаар байгаа тухайгаа хэлнэ. Энэ Daily-ийн анхаарлыг маш их татаж өөрийнхөө өрөөг түүнд үзүүлж Star Trek шиг хуучны Space Fleet нэртэй шоуны дурсгалын зүйлсийг онцлон харуулна. Олон жилийн өмнө Daily компанийн үүсгэн байгуулагч Walton-аар хамтдаа энэ компанийг байгуулахдаа тус шоуны гол хөлөг USS Callister нэрээр нэрлэе гэж санал болгосон байдаг. Walton энэ санааг эхэндээ бол ойлгоогүйж зөвшөөрсөн тул ингэж нэрлэхээр шийдсэн байна. Тэдний ярилцаж байх үед Walton Daily-ийн өрөөнд орж ирнэ. Infinity тоглоомын шинжилгээт зул сарын өмнө бэлэн болсон байх ёстой шүү гэж түүнээс шаардана. Бодит амьдрал дээрх Walton бол Callister хөлөг дээрх шиг нэлийн доочоогүй хүн биш, харин ч бүр өөртөө ихтэй эрх мэдэлтэй. Үнэхээр өөр хүн болж таарна. Үүсгэн байгуулагч Walton Nanez-ийг хараад анхаарлаа төвлөрүүлж өөрийгөө James Walton гэмээр танилцуулна. Daily бол зөвхөн техникийн залуу гэдгийг тодотгоно. Дараа нь тэр Nanez-ийг офисээр аялуулж офисынхантайгаа танилцуулахаар авч гарна. Харин Loser Daily нэлээд ууртайгаар түүнийг ширтэж үлдэнэ. Аргагүй шүү дээ, өөрт нь хамгийн их таалагдж байгаа эмэгтэйг яг ярилцаа зогсож байх үед нь Walton орж ирээд эмэгтэйг аваагаар явцсан. Nanez болон Walton-ийн офисын аяллыг ажиглаж буй Daily шинжлэлийн явцыг ажиллахыг шалгахаар хөгжүүлэгчдэр очино. Эхлээд түүнийг Dudani гэж дуудсан ч ямар ч хариу өгөхгүй байсан тул маш их гайхсанд Aber гэж түүний нэрийг хэлснээр юу болсон бэ хөгшөө гэж хариулна. Aber буюу Dudani тоглоомны шинжилэлд арай хийдэж дусаагүй байгааг тайлбарлана. Үүнийг засварлахад 10 орчим хоног шаардлагатай гэж хэлсэн ч Daily түүнтэй ярилцаж байгаа хэдий ч түүний оюун бодол санаа Nanez-тэй төвлөрсөн байлаа. Ажлаа тараа Daily гэртээ харна. Түүний орон сууц нэлээд том хэд цэвэрхэн нэг тийм ганцаардмал хүйтэн хүнтэй харагдана. Хөрөгчөнд нь зөвхөн танихын аргагүй сонин уутууд хадгалагдана. Daily гэртээ байрлах гейминг сетап дээр ирээд сандал дээр налан суугаад духандаа офисынх нь ашиглаж байсан шиг дөрвөлжин төхөөрөмж Infinity тоглоомын өөрийн хувийн хувилбар руу нэвтэрнэ. Энэ удаа USS Callister хөлөг дээр эргэн ирэхэд Daily-г нь ааш ногт өөр болсон байлаа. Тэр нэлээд уурсан байдалтай байна. Түүний багийнхан Baltac-ийг хайж чадахгүй байгаа учраас Daily үүнд маш их уурлаж Walton-ыг боомлж өөрийгөө өрөвдөлтөй номш гэж хэлэх хүртэл нь түүнийг дарамтлана. Дараа нь түн дээр гарч суугаад хөлөө амраг сандал болгоно. Нэтийг бодит ертөнц дээр офис дээрх байсан шиг латте хийж өгөхийг тушаана. Энэ үед харин Пекер маш номхон дуулууртайгаар түүнд кофе бэлдэж өгнө. Бодит ертөнц дээр нэлээд стрессэж бухимдсан тул тэдгэр хүмүүсийн тоглоомын дөрүүд дээр өөрийнхөө стрессийг тайлж буй нь тодорхой харагдана. Манай хүн сэтгэл нь ханасан юм exit game гэж хэлснээр тоглоомоос гарч бодит ертөнц рүү ирнэ.
Дараагийн өдөр нь Абер шинжилтийн бэлэн болох өдөр нь зул сарын өмнөх өдрөө 12 сарын 24-нд бэлэн болно гэж түүнд тайлбарлана. Гэтэл Дэйлид энэ огт хамаагүй бололтой. Тэр Нанетыг ил ширтэж түүнд анхаарлаа хандуулна. Нанет түүний өрөөнд орж ирээд кофе уумаар байна уу? Би кофе аваад ирье гэж санал болгоно. Манай хүн нэлээд их баярлаж ямар кофе уугаа түүн захиална. Нанет кофегаа авч байтал шанаач түүнтэй харилцан өрнүүлнэ. Нанетийн ажилд орсон энэхүү газар нь өөрт нь маш их таалагдж байгаа. Эргэн тойрныхон хүмүүс түүнд нэлээд сайн хандаж байгаад маш их баяртай байгаагаа хэлнэ. Түүний өмнө ажиллаж байсан газрынх нь дарга нь дээрэнгүү диктатор төрлийн хүн байсан гэдгийг түүнд хэлээд удалгүй. Калистер манай газрынхан бол үнэхээр гайхалтай. Үнэхээр сайн хүмүүсээ гисэн хэдийж Дэйлитэй хит дотн болж болохгүйг анхааруулна. Түүнийхээр болоо Дэйли хит их ширттэйгээ нэг тийм гач хүн гэж түүнд тайлбарлана. Гаж гэхээсээ илүү хүмүүсийг мөшгдөг гэж хэлэх нь зөв байх. Учир нь Дэйли ханны цаанаас эмхний яриаг сонссон зогсно. Нанет латегаа аваад Дэйлигийн өрөөнд ирээд кофегаа өгөхдөө хүүтэн хандлагаар гардуулан өгөөд юу ч хэлэхгүй гараад яваад өгнө. Нанет түндэд баг зэргийн хүүтэн хүндий хандаж хэлсэнд Дэйли маш их уурлаж энэ бүхний гол буруут нь Шайна гэж гатарлана. Үүнд Дэйли өөрийн мэддэг ганц аргаараа хариу барина. Нанет түнд сайн хандаж эхлээгүүд түүнтэй өмнөх шигээ дотн харьцаагүйд уурлаж Нанетийн кофений цаасны тагийг нь гэртээ авч ирээд тэндээс ДНХ-г нь агуулсан сорц авч Петри тавг дээр байрлуулж ширээн дээр байгаа шоо хэлбэрийн төхөөрөмж рүү хийнэ. Ингээд түүний дижитал хувилбарыг бий болгох процесс эхлэнэ. Энэхүү процесс нь нэг өдрийн турш үргэлжлэнэ. Дэйли дараа өдрөө ажил дээрээ уг процесс анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байна. Энэд Волтон уурсан байдлаар орж ирээд тоглоомын шинэ хувилбар нь бэлэн болоогүй байгаад нэлээд уурлана. Орон Дэйли дахин тоглоомын ертөнц рүү нэвтрэнэ. Энэ удаа шинэ гишүүн USS Callister дээр ирсэн Нанет Коул байлаа. Орон Дэйли дахин тоглоомын ертөнц рүү нэвтрэнэ. Энэ удаа харин USS Callister хүлэг дээр шинэ гишүүн ирсэн Нанет Коул байлаа. Тэр маш их гайхшаарч айдастай байна. Хөхөнгийн Space Fleet зүрэн туцаас өмссөн өөрийнхөө тоглоомны дижитал хувилбар болсон гэдгийг хараад маш их шоконд орно. Удалгүй капитан Дэйли хүлэг дээр ирж өгдөх үг хэлнэ. Амьдрал чинь одоол эхэлж байна гэж зарлана. Бүх зүйл Дэйлигийн хяналтанд байдаг гэдгийг анхааруулж хэрвээ дүрм журмыг даахгүй бол юу болдгийг түүнд харуулна. Энэ бол зүгээр л анхааруулга төхөө шүү гэж түүнд анхааруулна. Нанет эцэст нь энэ бол хийсвэр ертөнц биш гэдгийг ойлгоно. Энэ бол Infinity тоглоомын офлайн хувилбар бөгөөд энэхүү ертөнцид бүх зүйлийг захирдаг ганцхан хүн бол Дэйли юм. Түүний хэлсэн тушаал болгоныг хүүлмэт дагаж мөрдөх ёстой. Эсбүгээс тэднийг маш ихээр тарчлаан зовоодог гэдгийг ойлгоно. Нанет багийнхаа бусад гишүүнтэй ярилцаж бүгд түүнтэй адил офисын ажилчид байсан. Харин Дэйли тэднээс ДНХ-гийн сорьц авч тоглоомын дотор яг тэдний адил дижитал хувилбарыг бүтээсэн болохыг хэлнэ. Тэд эндээс орон зайлах ямар ч боломжгүй. Тоглоомноос гарах товч байхгүй гэдгийг түүнд хэлнэ. Дэйли бол өөрийн ертөнцид бүхний цэхэрдэг ганц хүн юм. Түүнийг уурлуулахад ямар ч аимшигтай зүйл тохиолдож магадгүй. Калистер дээрх Волтоны хувилбар бол жинхэнэ тамлалыг амсаж байгаа нэг юм. Нанет Волтонтой ярилцсан. Тэр Нанетад юу болсныг тайлбарлаа. Түүнийг энэ тоглоом руу анх татаж оруулахад нь тэр нэлээд дургуутж эсэргүүцэж байсан. Тэгэд Дэйли түүнд хүүгийнх нь ДНХ-гээс хуулбар авч дижитал хувилбарыг нь үүсгэж оруулж ирээд удалгүй түүнийг тарчлан зовоохын тулд хүүхдийг нь сансрын уудам руу гаргаж багийнхных нь өмнө удаанаар өхүүлнэ. Энэ бүхнийг сонсоод Нанет одоолон айж эхлэв. Волсон нэг л зүйлийг онцолж хэллээ. Эндээс гарах ганц л найдвар бол чи жинхэнэ Нанеттэй л холбогдож энэ бүхнийг зогсоож чадна гэв. Ингээд Нанет дотроо төлөвлөгөө боловсруулж эхлэв. Тоглоом доторх Нанет өөрийнхөө Dropbox хаяр руу нэвтэрж ороод өрлөгээ шантаж маягаар өөрийнхөө зургийг явуулахар болно. Тэд энэхүү дэлгүүр хэрэгжүүлэхийн тулд капитан Дэйлиг нэг хэсэг завгүй байлгах хэрэгтэй болно. Дэйли Infinity-гийн офис дээр ажиллаа дуусгачаад гэртээ очиж шууд тоглоом руугаа нэвтэрнэ. Тэр бүр өөрийгөө капсул шиг хөрөмжид хийж байгаад шууд тархиндаа холбогдох замаар тоглоом руу орно. Түүнийг тоглоом руу нэвтэрсийн дараа түүний бодит ертөнц дээрх бие хөдөлгөөнгүй хിവэр байна. Төлөвлөгөө ёсоор Нанет капитантай ярилцаж хэсэг хугацаанд түүнтэй ярин хөрнүүлж түүний анхаарлыг сарниулна. Харин багийнх нь энэ үед дотоод системд нэвтэрч мессеж илгээхээр оролдоно. Энэхүү төлөвлөгөө маш аюултай аж эрхчлөлтөд болохын тулд төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Эцэст нь тэд Дэйлигийн жинхэнэ амьдрал дэх компьютер дотор Нанетийн Dropbox хаяр руу хандаж жинхэнэ Нанет руу намайг Infinity дотроос гаргаж ав, эсвэл би бүх нууцыг дэлгэн гэсэн агуулгатай мессеж түүнд илгээнэ. Энэхүү мессеж нь үгзэгний зургийг илгээсэн мэд хуурамч шантаж хэлбэртэй байв. Жинхэнэ Нанет уг нь ийм зургийг хизээч явуулаагүйч нэр хүндээ бодон нэн даруй арга хэмжээ авахар болно. Төлөвлөгөө эхний шатанд амжилттай хэрэгжинэ. Тэд усан дотор шумбаж түн нэлээд сайн хандаж хамт саяыг сайхан өнгөрүүлнэ. Энэ хооронд жинхэнэ ертөнцид шантажинд өртсөн Нанет Дэйлигийн гэрт ирж түүнийг ажиглана. Жинхэнэ Нанет уг сервер рүү хандаж өөрийн нэр дээрх файлуудыг устгах оролдлого хийнэ. Энэ тоглоомын доторх системд их хэмжээний өөрчлөлт авчирч багийнхан системийн хаалттай хэсэг рүү нэвтрэх боломж нэгдэнэ. Эцэст нь тэд тоглоомын кодыг шинжилэл гормыг идэвхжүүлнэ. Офлайн гормоос онлайн тоглоомын сервер рүү шилжих үүд хаалгыг нээнэ.
Гэвч багийн гишүүнээс нэг хүн заавал гадагшаа гарч хөлгийн хөдөлгүүрийг асааж өөрийгөө золиослох ёстой болов. Волтон энийг өөрийн хүсэлтээр хийхээр болоод Волтоны хүүхдийг оруулж ирээд хүнөөс нь манай хүнд нэлээд хүндэр туссан тул Волтон өөрийгөө золиослоход хүргэн. Тэр салах ёс хийж хөдөлгүүрийг асааж Калистер хөлгийг вүүрм хоол руу илгээж чадна. Хөлийг шинэ орон зайлшилж байна. Одоогийн шинэ Infinity тоглоомын орчинд дүрм өөр болсон байлаа. Тэд эрх чөлөөтэй бэлэг эрэхтэн ч буцаж ирсэн байлаа. Нанад хөлгийн ахмадаар томилогдож багийнхныгаа шинэ адал левел рүү хөтлөнө. Харин Дейли тоглоомны шинжилэлд дуусах үед тоглоомоос гарах төвчд ажиллахгүй болсноор тэр өөрийн бүтээсэн ертөнцийн дижитал хувилбараар үрд хоригдоно. Дейлигийн дижитал хувилбар нь тоглоомоос гарч чадаагүй тул Дейли бодит амьдрал дээр буцаж ирж чадахгүй байсаар байгаад хорвоогийн мөнгө бүсийг үзүүлнэ. Эцэст нь нэг танихгүй Infinity тоглож сансрын холбоогоор холбогдож танай баг манай бүсэд нэвтрлээ. Бидэнтэй алалцах уу гэхэд найнад тохиролцъё гэж хариулаад багийнхан урагшаа тэмүүлж оддын дундуур аялж шинэ адал левел рүү хөөрч байгаагаар энэхүү анги маань төгсөн.